Дарс ууглаар хурдаг гэж үнэн үү? Өөх шатаадаг гэж. Тийм хотлаа л та. Дарс уугаад өөх шатаагаад хурамчгүй шулуух хэлэхэд бол энэ маань өөрөө таны яг уу цагаан дарс бол яг тодорхой хэмжээнд калори арай бага. Улаан дарс нь бол калори өндөр. Дарс тодорхой хэмжээгээр та уулаа таны илгэнд орно. Илэг маань үндсэндээ сахар бол задрахаар тодорхой хэмжээ их уугаал их идвэл эн чинь тэгэл жин юм шүү дээ. Тэгэхээр энийг альва арих дарс бүх зүйл дээр тодорхой хэмжээний жоохон модерац байх хэрэгтэй. Буюу даруулга зүү зохистой хэрэглэх хэрэгтэй. Тултал нь хэрэглэх хэрэггүй. Ер нь бол шулуух хэлэхэд бол нэг эрэгтэй хүн өнөөдөр нэг найзтайгаа ч юм уу эсвэл тэ хоёр эрэгтэй хүн хоорондоо тэ бас Монголд гэж уух нь ч үйл бол тэ гадаад мадаад бол уудаг л та. Максимум нэг шилийг л эрэгтэй хүн уул зүгээр. Тэгэл ингээл хэтрүүлж бас болохгүй. Хэтрэх юм бол энэ толгоонд орно тэгэл Манайд ч юм бол виног бол эмхтэй хүн л уудаг гэсэн ойлгох. Гэхдээ тэр бол харин ч бүр эсэргээрээ одоо эрэгтэй хүн уух амгалан яг энийг илүү их танилцуулж илүү их олон нийтэд хүргэх тал дээр л ажиллагаа маань бага л явж гин гэсэн үг л дээ.